За одоо 22 цаг өнгөрсөн байна. Тэгэхээр Дэлхийн монголчуудын эмжээл радио 88.3-аас хөтлөн хүргэдэг хинт ч битгий хэлээрээ ураатай унтлагын өрөө нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэндээ нэвтрүүлгийг хүргэхээр 2 дугаар студиэс оройн цагийн үндсэн хөтлөгч Халиука болон найруулагчаар Эрдэнэ мөнх ажиллаж байна. Өнөөдөр 2026 оны 3 дугаар сарын 17-ны мягмар гараг яг одоо Улаанбаатар хотод 22 цаг 09 минут болсон байна. Нэвтрүүлэг маань 21-с дээш насныхан зориулсан учраас таны хажууд 21 нас хүрээгүй хүн хүүхэд байвал долгионоос олохыг санал болгож байна. За сонсогч таач гэсэн насанд хүрэгчдэд зориулсан насанд хүрэгчдэд тулгарсан хөгжилтэй болон хүндхэн асуудлууд болон сонирхолтой түүхүүдээ илгээхийг хүсэх юм бол ариун бэлэг @mglradio.com дахиад ариун бэлэг @mglradio.com хаягаар имэйл явуулахад хангалттай байгаа шүү. За мягмар гарагийн дугаараараа бид нар сонсогчдоос ирсэн захиаг уншиж тэр сэдвийн талаар ярилцдаг байгаа. Тэгэхээр өнөөдөр мягмар гараг учир ирсэн түүхүүдээ уншаад тэгээ мөн уцаана. Уцаана ихтэй дуу хоолойг нь өөрчилчин бас дуудлага хийж орж ирж байгаа дугаарыг нь зарлахгүй учраас та бүхэн маань бие барилгүй сайхан тухтайхан шигтэй унтлагынхаа өрөөнийхөө гэрлийг унтрааж агаад түүхээ сонсоод тэгээд сэтгэгдлүүдээ орж ирээд хуваалцаарай гэж уриалъя. За эхний түүх рүүгээ орцгоё. Сайн байна уу? Унтлагын өрөө нэвтрүүлгийн хамт олон байна. Таны нэвтрүүлгийн түүхүүдийг сонсоод дотор затнаад сонирхолтой түүхүүдээсээ бичмээр санагдаад бичлээ. Энэ түүхээ эхнэрээ унтуулчаад галт тогооныхоо өрөөнд бичигдсэн. Эхнэр маань намайг даруухан офисын ажилтнаар маань л мэддэг юм. Тэгж боддог хിവэр үлдсэн дээр байхаа гэж бодож байна. Би 20-р наснда бол эд шөөгүүлж явлаа. Би тухайн үед нэг хотын төвийн баарны хамгаалагч хийдэг байлаа. Өндөр биерхүү болохоор залуучууд надаас их сүрдэнэ. Хамгийн хүчтэй нь гэвэл орой бүр л ихч нар орж ирээд үдэж хоргоон зүгээр болохгүй. Заримтай нь уулзсан учрна. За яах вэ? Зарим нь бүр баар хаах хүртэл намайг хүлээж аваад явна. Би ч бас голж шилнэ. Хөөхөн аштайхан ихч нарт бол зөвшөөрчгөн таалагдахгүй ихч нарыг бол ажилтай байна. Болохгүй гэж хавтуулахгүй шүү дээ. Нэг өдөр ажиллаа хийгээд баарныхаа үүдэн зогсож байтал цэмбийсэн 3 ихч орж ирж байна. Жаахан халамцуу. Гэхдээ биеийнхаа царай зүс өмсөж зүүсэн гэ тасархаа 3 ихч байна. Тэд такси авчгаад л орохдоо нэг нь чи ч ёстой хөөрхөн залуу байна шүү. Харахтаа кармалад явнаа гэж байна. Би ч хөөрхөн ихч харсан болохоор догтлоод жаахан үдсгээд л таны бол хаанч ороод явхад бэлэн энтергээд л жаахан сэтэн хаяастай. Хэсэг хугацааны дараа нөгөөгч үүдэн дээр ирээд би цүнхээ олохоо олчлоо. Чи надад тайлцаад өг гэж чирээд явлаа. Намайг дагуулж явсаар эмэгтэй ариун цэврийн өрөө рүү дагуулад ороход нь би болохгүй гэсэн чи чирсээр орлоо. Эмэгтэй ариун цэврийн өрөөний нэг өрөөлөө дагуулan би энд орхисон байж магадгүй гэд намайг авч оронгуудаа хаалгаад өгчөв. Би ч одоо л юу болоод байгааг нь дөнгөж ойлгож эхэлтэл ихч шууд л уруул дээр минь үнсэж эхэллээ. Үнсэхдээ биеийг минь дээрээс нь доош илж байснаа тэлээг минь тайлахад угийн томцсон тэлэн дээр л тогтдог үнд минь шууд л тайлагдаад унчив. Би сандраад ихчээ энд болохгүй намайг тарахаар хоёлаа уулзъя. Хоёлаа энд хүнд баригдчихвал баалрын штэ гэв. Игч тоосон ч үгүй. Миний дотор өмдөнд гараа иж. Үгүй ээ. Би яг л удаа чамаа хүсэж байна гэд миний нууц хэрэгтнийг хэллээ. Би хэдий айж эмээж болохгүй гэж амаараа хийж байсан ч миний нууц хэрэгтэн маань харин үгүй би бэлэн байна гэж хэлж байлаа. Миний нууц хэрэгтний хэлхийг сонссон ихч миний дотоочийг сурамгаагч нь хөлөөрөө шовтлон. Миний биеийг дээрээс нь доош үнсэж бүр нууц хэрэгтнийг хүртэл үнсэж байлаа. Игч нар үнэхээр гоё байсан да тухайд. Үеийн охид бол тийм юм мэдэхгүй.
хичнээн олон өөрийн огттой дотн харьцаанд орсон ч нэг хэвийн цутгсан мэт байдаг байлаа. Харин эгч нар өөр уур амьсгал өөр ур чадвар энтер гэл. Энэ эгч ч бас нэг өөр мэдрэмж байлаа. Эмэгтэйчүүдийн өрөөнд эгчд эзэмдүүлэн байхад надад үнэхээр сайхан байсан ч хин нэг нь баригдчихгүй гэдгээс айн зүрхэм нь үнэхээр хүчтэй цохилжээ. Удалгүй тэрч доогор хувцас тайлж намайг суултур дээр суулгаж агаад л бааранд явж байгаа хөгжмийн хэмнэлээр дотн харьцаанд орж илээ. Тэр шин үнэхээр галзуу байсан. Тэр эгч халуухан байсан. Энэ миний хамгийн анх олон нийтийн газар дотн харьцаанд орж исэн юм үдсэн үе гэхүү дээ. Үүнээс хойш илүү халуухан, илүү сонирхолтой эгч нартай ч таарч байлаа. Миний их нэртэй болохоос өмнөх түүхийг уудлвал үнэхээр далай. Ямар сайндаа л найзууд маань намайг Дон Жуан гэж нэрлэхвтэй. Та нар сонирхолтой санагдвал эхнэрээсээ нуугдж байгаа дахиад түүх бичгэд бэлэн шүү. За баяртай. За ийм болсон түүх ирсэн байна. За энэ талаар манайхан сонсоод юу гэж бодож байна? Та бүхэн бодсон юу гэдгийг өөрт чинь тохиолдож байсан нэг иймэрхүү явдлууд байна уу? Хин нэгэнтэй ч юм уу найз залуутайгаа нөхөртөөгөө аль эсвэл бүр тэр жил тэр нэгэн жил тэр тэнд тэгжээж үлээ тэр газар нэг тийм хүнтэй ч юм уу ахтай эгчтэй юу ч хийж болно те. Тэрийгээ бас ингээд дэлгэрэнгүй бичээд ороод ирж болно. Эсвэл уцаараа холбогдоод ороод ирж болно. За Монголоос холбогдож байгаа сонсогчд байх юм бол 77 77 38 83 гэдэг утас маань нэгдлээ. Гадаадаас холбогдож байгаа бол 77 77 88 30 гэдэг дугаарууд яг одоо нэгдсэн биш үү? Ороод ирээрэй. За би энэ захиаг бодоод би ингэж бодож байна. За баарны хамгаалагч нар ер нь нэг иймэрхүү байдгүй эсвэл эднэрт нэг иймэрхүү зүйл тохиолддог гэж бодож байна уу? Яаж вэ? Би мэдэхгүй байна. Би найзуудтайгаа одоо баар сав орноод ингээ явж хахад бид нар өөрсдөө хоргоогүй ч гэсэн бид нарыг одоо манай найз охтуудыг ч юм уу хоргоожсэн тохиолдлууд байсан. Ялангуяа хамгаалагч нар нь. Тэгэхээр эсвэл нэг иймэрхүү юм да. Ингээд одоо юу гэх юм бэ? Сурцсан байд юм болов уу? Одоо сурцсан гэж хэлэх нь зүг үү? За эгчнэр ингэдэгдээ гэдэг ч юм уу те. Тиймэрхүү хандлагатай байж болох юм гэж бодож байна. Гэхдээ тэр бол зүгээр л миний бодол шүү заяа. За эхний сонсогчоо авъя. За байна уу? MJL радио холбогдсон байна. За би дуугийн янзлаадах яа. За сонсогдож байна уу? MJL радио байна уу? За салсан байна. Тэгээ ер нь энэ залуу дээр би ботход за эгчнэр бол айхтар шүү. Ананар л гэдгийг ингэхгүй юу? Эгчин чамд хурцтана гэдэг шиг те. Эсвэл нэг эгчнэрийн туршлаганд болоод байдгийм болов аль эсвэл зүгээр л цаанаасаа нэг тийм адал явдалтай байдаг гэж бодож байна уу? Энэ тэнд одоо за олон нийтийн газар ялангуяа одоо тэр баар савнд ч юм уу пабанд ч юм уу эсвэл ямар нэгэн газрын олон нийтийн 0-0-д хийсэн тохиолдлууд байвал орж ирээд хэлээрээ өөрийн чинь утсыг дугаарыг зарлахгүй дууг нь өөрчилчих учраас надад нэг юм болж иж үлээ. Эсвэл надад гэж хэлэхэд эвгүй байгаа бол манаа нэгэн найз гэж ярьдаг нэг гоё зүйл байна шүү дээ тий. Манаа нэгэн найз нэг юм тохиолдсон гэсэн ингээд орж ирээд яраарай гэж бодож байна. За тэгээд лайвтай хамт байгаа бүх хүмүүстээ энэ үчийн мэндийг хүргье. За сонсогч орж ирлээ уцаа авъя. За тасарсан байгаа шүү. Манайхан зоригтой ороод ирээрээ. Ерөөсөө шүүхгүй байгаа шүү. Хүүшээ яна пипаг хүмүүс ерөөсөө байхгүй бүгдээрээ л томчод байгаа учраас зоригтойхон шиг орж ирээд бас л тохиолдсон зүйлсээ тэр нэг содон газар тэрнтэй нэр нь хэлэвэл хэл тэр олон мянган бата дулмаагаас алин гэх үдэ тийм ээ. Тэгэхээр орж ирээд зоригтойгоор бас нэг өөрсдийн туршлагаасаа болон одоо тохиолдсон зүйлсээсээ бас хуваалцаарай гэдэг. Бид нар бол сайн сонсогч байж чаднаа гэж амлая. За
ер нь бол эхнэрээсээ нуугаад ингээ бичиж ийн гэж штэ. Ер нь эвгүүлдэ одоо тэгээд эхнэртэй хэлчих юм бол айг бол мянган хэрүүлийн шалтгаан болчих штэ. Тэгэхээр залуу байхад тест юу эсийг л хийх үү гэдэг шиг тийм ээ. Гэхдээ хэрвээ бий байсан бол гэх юм уу. Одоо янз бүрийн нэг олон нийтийн 0 мойл гэх юм бол би бол уучлаарай. Эсвэл би тийм хүн биш байхаа шүү гэх байх. Эвгүй штэ янз бүрийн байдлаар баталтанд орчвол тий. За, сонсогч ордрлаа. Амжилт радио. Арамент. За, өчигдөр минь төргий. Өчигдөр сайхан өнгөрөөж гинөө? Оо, сайхан. За. Юу түүхээ сонсцсон байгаа тий? Сонсон. Тийм. Тэгэхээр өөр залуучуудаа тэгж үзээгүй ч гэсэндээ нөхөртөөгөө амар олон жилийн өмнө хавь айгүй амралтанд явдаг байсан. Тэгээд тухайн үед ихтэй ингээ үзээгүй зүйлүүдээ хоорондоо үзчихсэн байхаа. За. Мэдрээгүй байсан үе бараг амралтанд явж байхдаа үзчихсэн юм уу? За тэгвэл эхнээс үзсэн зүйлээс хамгийн сонирхолтой нь тэр байсан, хамгийн сонирхолтой газар тэр байсан гэд тэр юу санаанд орж байна? За хамгийн сонирхолтой нь гачаалтын эцэс нэг хосоод зориулсан нэг тийм чочод буудал байдаг. За. Тэр чочод буудалд нөхөртөөгөө бүр ингэ нэг тийм амар гоё секси юугаар ингэ тогтолцсон тийм буудал юм. Өрөөнд хоёр хоног 2 хоног үзчихсэн юм байна. Офтодоо салгал. Яа, за хөлс баасандаа хутгалдаа алгарч ирсэн үү? Тэгэхээр амар санаанд орсон. За, тэгэхээр нэг тэр нь болохоор бүр нэг тэр нэг гачууртын эцэстэр гэж ярьж штэ. Гэтэ яг нэг тэр доторх өрөөний тогтцолт нь гоё санагдсан юм байна штэ, тийм ээ? Тийм, доторх өрөөний тогтцолт бол ерөөсөө нэг тийм секси залуучуудад зориулсан шинэ содын юм үзье гэж тэрсэн залуучуудад зориулсан өрөө байсан юм болоо тэр тухайд. Тэгээд эхний нөхөр хоёр юм чинь хоорондоо нэгээ таны мэдээж бол жоохон халаалтай байсан. Тэгээд нэг тухайд тэр зочид буудал нэг амралтын нэг хүн байхгүй багаж тэр хоёулаа бараг шахгүй. Дэсэн болохоор уул хатан ч юм хийж үзчихсэн юм байна. Уултаа орхон устаа орхон тийм ээ? Тий. Чи чөөрхөн би чөөрхөн гэл. Яг үдий хийчихсэн юм. Тэгэхээр айгүй олон хүүхэдтэй шүү дээ. Одоо л нэг 3 хүүхэдтэй гэдэг чинь одоо бас энэ халуухан байхыг айгүй хичээдэг шүү. Хоорондоо. Тэр чинь гоё шүү дээ. Гоё. За тэгээд хүн гэж юу яахгүйгээр шин садан зүйлийг айгүй тийм туршиж үздэг. Гэмэрэн. Тийм гоё сонирхолтой гоё газраар яваад байгаа юм чи олон хүүхэдтэй болохоос яах юм. Тэр нь манай хосодод айгүй нийлтэй гэмээр тийм секси өрөөгөр тийм тогтцолсон өрөөнөр айгүй их байдаг. Тухайд тэр нэг секси тийм бүйдэн гэж яддаг штэ. За тийм. Тэр бүйдэн бүр амар таалагдчихсан. Тэр ер нь бол ихтэй юм байна уу? Тийм бүйдэн авъя гэж ярьдаг. За. Тэр нь ч одоо тэгэл яаж л ямар ч байдлаар тэгэл ямар л юунд орно нэстэ тий? Тэгэлгүй яах вэ? Тийм болохоор залуучуудыг ер нь энэ тэмд гэж үпшээсээ илүү их нэртэйгээ ч юм уу, найзсгүйтэйгээ ч юм уу тийм гоё содон зүйлийг хоорондоо туршиж үзээсэй. Дараа нэг яриа ч юм уу дурсаа суухад нэг дахиад нэг ганцаа гаргачих уу? Тийм ярьдаг. Ямарваа нэгэн хосын харилцаа тийм ямарваа нэгэн хосын харилцаа чинь заавал нэг тэр нэг гоё гал төлийг дундаа ингээд бадрааж авахгүй бол тий асуудал штэ. Тийм ер нь тийм шүү. Тий. Манай залуучууд миний хувьд ингэж боддог байхгүй юу зөвөө буруу юу? Ер нь л за ингээд аваагүй байхад авгаа сайхан гэдэг штэ тий алаг байхад өнөх сайхан гэжээ. Яг аваа суучгаараа за одоо энэ миний энэ хаашаач хөдлөхгүй гэж боддөг юм уу хайшаа тэгээд нэг хамаг гоё романтик үеийн дуусчаад байдаг. Тийм шүү. Тэгээд одоо хамт суугаад одоо бараг 13 жил болсон гэдэг чинь ер нь сэтгэл тэгээд амар хөрөөгөө тухайд нөгөө байснараа яг нэг юм хайцаагаараа. Шин садан зүйл таршдаг болохоор. Таар одоо хэр удаж байна? Нууц шүү. 13 жил болсон хамт өнгөрөөд. Оо ямар гоё юм бэ? 13 жил. Танилцаад болохоор 16 жил болсон. Оо янзын гоё штэ тий. Тийм гэсэн ерөөсөө хоорондын харилцаа тийм нэг харж байгаа тийм халуухан хац мас бол шал өөр байдаг шүү юм аа. Тийм. Шинэ юм тушаад үзэхэд яг.
За дараагийн шинема хаана яаж туршиж байна? За одоогоор яг төлөвлөсөн зүйл нь 27 оны эхлэл дээр хоёулаа гадагшаагаа явж байгаад үзье гэж бодож байгаа. Дахиад Гадаад орноо. Одоо бүр хил дамнаад. Тэр нэг сонирхолтой санагдсан. Одоо бараг амралтын газруудыг бараг бүгдийг дуусгасан. Тэгээд гадаад ороо ямар байдгийг өдөр зараа нэг хин хүн амт харж байгаа болоо хараагүй болоо гэж санаа зовхгүйгээр Ааха тийш гэж бодоод байгаа шүү. Бүр төлөвлөсөн байгаа шүү. Дөрөвдөх хөвгт олоод ирэхгүй л. За Монголоо дуусгацаа одоо хил давнаа эхний ороо. Тийм тэгээд ирэн хосуудтайгаа юу яа хэлэхэд эхнэрийгээ ч юм уу наас гэсэгээ ч юм уу нэг өдөр ингээд агаа салхан дагуулаад шин зүйлийг туршаад үзвэл ер нь өөрөө харахгүй шүү. Яг тийм яг тэр чигээр нь хадгалж үлдээрээ гэж уриалж штэ тийм ээ. За баярлалаа. За баярлалаа. Өчиг сайхан өнгөрөөрэй. За тийм ээ тийм. Тэгэд одоо яг ингээ хос олчлоо бид нар дундаасаа өр хөвгттэй олчлоо ч гэдэг юм уу те. Эсвэл суугаад одоо тэдэн сар тэдэн жил энэ төр гэж ярахтаа энэ хандлага нь жоохон унаад идэг юм шиг санагдсан. Үнэхээр л хайртай гэж авдсуусан. Яг тэр сайхан үед нь хайрлсан л бол тэр яг тэр нэг хайрынхаа галд үлийг ирч хүчээг тийм ээ мэдрэмжийг битгий алдаасаа гэж хүсэж байна. Тийм. Болж илгүүл бие бинийгээ эрхлүүл дулаацуул хажууд нь одоо юу гэх юм бэ шин сонирн байдлаар содон байдлаар сюрпризүүд барьжээ бас татан харьцаанд орж байгаа газраа сэлэг гэж хэлээ. Тийм. Гэр орондоо байдаг байсан бол юмыг ажтгадаа туул голын эрг аваад яа өнтер гэ. Эсвэл амралтын газрууд гой юмнууд ингээд сонирхож болно шүү дээ. Айлсаа саяны холбогдсон сонсогчгээ яах вэ тэгээд өөртөө зориулаад нэг бал одоо сар шиг те гадаад явъя. Тим хийвэл гоё юм байна. Ер нь бол ийм хандлага байсан гоё шүү нэрээ үнэхээр гоё. За манайхнаас унтлагын өрөө энэ цаг мөчийн минь бүх сайхнуудаа минь төргийа гинэ баярлаа. Тэг гадаадад галзуу авдаа хүүхэн минь гинэ. Тийштэй яага болохгүй гэж тийм биз дээ. Би ч нөөрэ гадаадад галзуу авдаг нэ гэхгүй. Өөрийгөө барьж өгөө те. За нуугаад яах вэ угаасаа л хүний л амьдрал тийм ээ. Тэгэхээр одоо би ч найз залуутайгаа бол ер нь нэг жоохон юм холын харилцаатай байдаг байхгүй юу. Тэгэхээр мэдээж тэр маань ингээд зориод ирэх үе байна. Эсвэл би өөрөө зориод очих үе байна. Тэгэл болжлог бол ингээд холдох тусам сэтгэл холдно гэж ярьдаг те. Энэ бол худлаа шүү. Би биэндээ үнэж байгаа л яг тэр мэдрэмжийг яг уулзахтаа авч л байвал үнэхээр гой гал халууныг авч л байвал хизээж тэр мэдрэмж хуучрахгүй дуусахгүй. Тийм. Босоо асуудал бол нэг тийм сонирн биш юм шиг санагддаг шүү. За. Хоол эргүүлж яваа жоохон хоцорчлоо байна. Гой газрууд юм уу? За, ёстой их байгаа даа гинэ. За, бичээд ороод ирээрээ. Би нэрийг зарлахгүйгээр уншижээ. За, энэ баарны хамгаалагч залуу бол алдаг гар байна гэхгүй юу? Баарныхаа үдэгч манаал, дотор норсон эгч нараач манаал. Тэгэхээр бас сонирхолтой байна те. Сонирхолтой байна. Би бас сонсч л байсан л да. Ер нь бол ингээд эрэгтэй хүн чинь нэг тийм ахмиг настай агшнар машнар айгу тийм дуртай байдаг юм уу. Тэг яг юунд нь олоод байдаг юм. Манайхан юу гэж бодож байна. Тэр тал дээрээс бас нэг комент сонсмоор байна те. Уцтаад ороод ирээрээ яг юу нь ялгараад юу нь өөр байгаа учраас нэг өөр юм хүсгээд идэг юм бас мэдмээр байна. Би болохоор нэг туршлага гэж нэг байдаггүй тэрэндээ биш ухаал гэж боддөө шүү дээ. Та нар юу гэж бодож байна? Өөрөөж болох юм тийм ээ. За би ч бас гинэ тийш дээ. Тэгээ ер нь жоохон улс орон хөдөө сумд дүүрэг энтер ингээд дамжсан шигэ бас нутаг орон газар зүйн байдал судлаад явсан шигэ бас тэгээд дотны харилцаанд орцгоогоорой. За сонсогч авъя. Эмжил радио. Дэрэм. За орой маань үчээ сайхан өнгөрч. Араатай гомтртой. За зөв штэ. Даалгаврыг бол хийсэн байна. Тийм нэг юм ярьчихдээ. Наад тэгвэл ихнэр авснасаа шөр нэхнэртэйг л гоё юм хийвэл гоё шүү гэдэг да. За тэгээд хилчээ гараа авчихгүй байгаа зү энэ ч одоо.
Гойго хэлэхгүй. За Тэгсэн за баяртай гэж. Аха. За тэгэд өөрийн чинь аха. Ян дөрийн байрлалыг л үздэг хэвээр шүү дээ. За. Жидээ байрлал шүү дээ. Манай хэсэгээс хэлэхгүй мэт жоо. Бэн сонсож шүү. Сонсож байгаа. Аха. Эмэгтэйчүүд нь ихэнх эмэгтэйчүүд ихтэй. Ноцоо ихний үнсүүл тустай байдаг. Байдаг юм уу гэ надаас асуугаад байгаа юм уу? Байдаг шүү. За. Аха. За тэгвэл миний за би өөрөөс нь асууя. Гарахаас өмнө асууя. Болж игэл нэг юм хэлчихэл гарч явчих гадах юм. Байж гараа. Андаа байна уу анх удаа. Зүгээр одоо ерөөсөө өөрийн чинь хин гэдгийг мэдэхгүй юм чинь Тайван тэгээ сайн бодож байгаа харуулж байгаа заяа. За их нэртэйгээ байна уу? За их нэртэйгээ хамгийн одоо өөрийн чинь тэр газар л дотн харьцаанд ороход хамгийн сонин содон байсан даа гэдэг газар юу вэ? Хөдөө. За юун дотор аймгийг хэлж болно шүү. Болно. За. Дарангаа аймаг лолоод байсан дээ. За Архангай аймгийн яг нэг тийм дэлхийн таан гол дээр. Авчлах нь Ноёмбатанд орж байгаа л дээ. Зөө. Ер нь бол Арангаа гахгүй. ойлголоо. За. Тэгэхээр явах дондор очтیں۔ Дөр. Бүсгүйгээ аваад өөрийнхөө тийм нутагтаа аваад яваа юм дээр. Гэтэ одоо ер нь бол яг тэр уртлаач аймагтан дээр дуусчихлаа шүү дээ. Болдог байсан. За одоо тэгээд ингээд жил болгонд бараг тэрний юуг тэмдэглэдэггүйгээ. 19 жил очиж гэнэ. За жил болгон. Манай ихнээс тийш нөгөө газар очиодоо л гэдэг. Гоё юм шүү дээ тий. Тэгээд буудлууд нэг ордгоо мөө гэдэг. Байгаль гэж. Ер нь бол Архангай угаасаа цаанаасаа л их л гоё л нутгал да тийм ээ. Өгөөжтэй газар. Өгөөжтэй газар гинэ бүр. Тийм. Миний хувьд л өгөөжтэй газар. Тийм. Ер нь бол олон хүний хувьд өгөөжтэй газар хөө. Өөрийн ч бас өгөөжтэй газар хөө. Наа чи бүтээлэг явчлаа шүү. Ер нь бол Архангай уул усаар оролдож үзээгүй л явна. Гэхдээ яг өгөөжтэйгээ бодчих. Баяртай. За маш их баярлалаа. Тэгээд ирчүүд дээр тэргийн баярын төргий. За тэгээд өөртөө ч гэсэн баярын төргий. Тэгээд үчиг сайн өнгөрөөгөөрэй. Баярын сайн өнгөрөөрэй хасаа. За баярлалаа. Бас болж штэ те. Яг ой модон донд байгальд нь би ч бас нэг хэдэн нэвтрүүлгийн өмнө ярьчлаа. Байгаль гэдэг сайхан буудлаа штэ гэд ярьсан штэ. Тэгээд би бас тэрэн дээр чинь та нар одоо ингээд гэр орондоо зовж явахаар тийшээ ороод ингэчгэр чинь гайгүй л идэв байлээ штэ гэдэг хэлсэн чинь хүмүүс намайг чи яаж мэдчих юм гээд. Энэ бол зохиолын дагуу нэвтрүүлгийн зохиолын дагуу байгаа шүү. Түүнээс би нэг хурж ирээд нэг худлаа үний юм яриаггүй шүү. За манайхаа. За сонсогч авъя. Эмжэл радио. Сайн байна. За сайн байна уу? Сайн. За өөрөө талаа. Тэгээд сонсоод өөртөө юм ярьсан. За тэгье. Би варны амгаас тасч башаахад. Баршаар хийдэг байта. Тэгээд янзбүрийн хүмүүстэй хитэрчдэг байсан. Тэгээд одоо ихтэй нэг статистикаас одоо бизнес сотролд орсон байдаг. За. Тэр нь юу вэ гэдэг. Одоо ихнэрээс өөр юм шигтэй үнтэй хэр барны. Тэгээд хамгийн гоё. Охтой мэдрэмж ирээс авдаг юм аа. За тэглэггүй яах вэ тийм биз дээ. За тэгэхээр өөрийн чинь хувьд хамгийн сонирхолтой буюу өвөрмөц дотн харьцаанд орж исэн газар хаана вэ? Одоо Портер дотор. Портер дотор. За. Тэ тухтай байсан уу?
Салалтаад шүү. Байна уу? Байна. Одоо За салгалаа. Уучлаарай. За портер дотор гэж байна. За байж болно шүү дээ тий. Тэгээ тэрүүн дэндэл халуухан байгаал гоё байсан болол. Тэгэл мэдээж ой тоонд нь үлдсэн байна гэдэг чинь бас л их л халуухан л дотн харилцаа болсон юм шиг байна тийм ээ. Байгаль буудал балаа авсан юм биз дээ. Үр ашгаа өгсөн байна дөө гинэ. Өө Монголд байх юм байгаль буудалд үдсэн. Энд ч бас үдчил явлаа гинэ. Тийм. Тэгээд ер нь олоолаа. Яг зуны сайхан дэлгэр цаг магт те майхан саваа агсаад тэгээд гол мол нуурмор бараадсан шигэ яг л тэр нэг голтой ойрхон уулдаа ойрхон устай ойрхон гэдэг шиг тиймэрхүү газар хосоороо явж байгаа. Тэгээд ийм одоо юу гэм бэ дотн харилцаанд орох шиг сайхан юм гэж байх вэ тийм биз дээ. За бүгдээрээ дараагийнхаа дахиад нэг түүх ирсэн байгаа. Энэ түүхийг ярьж өгье. Захиа 2. Сайн байна уу? Надад нэг сонирхолтой найз бүсгүй байж үлээ. Үнэхээр дэггүй. Элдв сонирхолтой зүйл дуртай. Дотн харьцаанд орохдоо хүртэл дандаа ямар нэгэн сонирхолтойгоор хийж байж таашаал авдаг. Бүр дотн харьцаанд орж үзээгүй газруудтай хийж үзнэ гэдэг челленж хийдэг гэж боддоо. Би тэр челленжийн хамтран зүтгэгч нь болж орцонд, сургуулийнхаа ангид, зайсан толгой машины зөксөөл дээр, машинда, олон нийтийн ариун цэврийн өрөөнд, бас хүүхдийн сааданд гэж зөндөө л газар үзсэн. Бүр лифтэнд дотн харьцаанд орё гэж төлөвлөгөө гаргасан ч арай хэцүү болохоор болоогүй. Гинэ. Та нарт ийм найз охин байсан уу? Би одоо тэр миний үерхэж байсан огтоос хамгийн сонирхолтой нь байж чадсан. За ийм захиа ирсэн байна. За ер нь бол ийм найз охин ч юм уу ийм найз залуу үзээгүй хүн гэж байдаг юм уу гэхгүй юу? Байх уу? Би яагаад гэвэл тэрний нэг нь байна. Би найз залуугаад гэдэг үхгүй юу? За 13 дээ. Би ч нэг 13 хүзрэн дайгуу тартай. За 13 даа тийг улаан цам ингээд хин чаашин те. Гэхдээ за эхлээд ингээ массажинд биеүнтэйгээ тоглож байгаа юм. Тэгээд цаашаага явж байгаад за битүүн биений массаж ингээ тэгээ эсвэл бол одоо өнөөдөр яг миний хүслээр ч юм уу те миний байрлалаар өдр гээд. Энэ бол угаасаа үнэхээр яг хосуудын галгалан байгаа хосуудын хувьд бол энгийн асуудал байхгүй нэг тийм амар гайхаж майхаад хүлээж аваад ахаар асуудал биш л те. Тэгэхээр тэр эмхтэй чинь найз охин нь найз залууч нь хэрвээ ч хам тийм санал тавьжээвэл хоёул ингэж үзэл та тийш орж үзэл та гэжээвэл эн чинь үнэхээр өөрт чинь одоо юу гэдгийг сэтгэл нь хөрөөг байна. Өөрийг чинь хүссэн хിവэрэ байна. Өөр чинь хайртай хിവэрэ байна гэдгийн илрэл шүү. Тэгж яхад нь болжлог бол заал гэдгийг штэ. Тэгээд янз бүрээр ярьж хахаар тэгхүү хэрэн заал гэдэг. Заяа. Тэгээд дагуулаа цааш нь аваа явчихнаа гэдэг шиг. Тэгэхээр иймэрхүү саналуудаас хизээч битгий ухарж байгаараа манайхаа энэ бол миний хувийн зөвлөгөө шүү. Би бол угаасаа хилжил байсан. Хилжил байдаг. Яг тэм төрлийн хүн. Тэгэхээр ингэснээр илүү гоё сонирхолтой болдог байхгүй юу? Байрлахаас илүү нэг орчинд солихоор цаанаасаа л нэг бүх зүйл шинээр хэлж байгаа юм шиг тийм ээ. Тэгэхээр иймэрхүү зүйлийг битгий юу яриад байгаа ингэж битгий хүлээж аваараа тиймэрхүү бас нэг тийм хөлтүүд маягийн хүмүүс манайханд бас байдаг. Тэгэхээр энэ тал дээр үнэхээр л чиний хос байгаад асуух юм бол яагаад болохгүй гэж. Нээлттэй гоё л шүү дээ тийм биз дээ. Манайхан юу гэж бодож байна? За манайхан хэр ер нь одоо дотн харилцааны тал дээр хэр идэвхтэй юм бэ? Ер нь хэр санаачлагыг гартаа авахыг оролддгийн. Яг энэ болохоор нэг дийлэнхийн л зүйлтэй. За нэг олон нийтийн газар ч юм уу те ингэж тэгж үзмээр байна, тэгмээр байна уу гэдэг бол гэхдээ шаал ондоогоор одоо манай одоо бас нэг таньдаг хүний танилын заяа. Нөхөртөөгөө улс хоорн нисэж байгаа л тэгвэл онгоцны 0 руу хоёлаа хамт орчоо гардаг гэж байгаа байхгүй юу? Тэгээд тэр нөх нэг бүр ингэ ёс заншил болчихсон. Тэгэл угаасаа тэгдэж штэ. Тэгэл нислэг болгон дээрээ л тэгдэгтэй. Тэгэхээр тэр чинь бас гоё штэ. Бид нар болохоор яана хүн амтаа ороод араас гойчрлоо гэдэг гүү юм байна. Ерөнхийдөө тиймэрхүү бас нэг залуу байгаа дээрээ үзээд мэдрээд авчвал гоё юм байна гэж бодож байгаа. Манайхан ер нь тиймэрхүү эрсдэлтэй хэрнээ бас амар ч юм шиг газруудад
дотны харилцаанд орж үзчихсэн үү? Би сонсомоор байгаа шүү. За. За тэгээд намайг сонсож байгаа болон Эмжэл радиогийн унтлагын өрөө нэвтрүүлгийг сонгон сонсоо сувгаа солихгүй байгаа бүх сонсогч нартаа маш их баярлалаа гэдгээ дахин хэлье. Бас сонсоод долгионоо солихгүйгээр ингээд машина бараа явж байгаа бүх чолгооч нартаа энэ үдшийн сайхан мэндийг хүргье. Тэгээ хэрвээ та нар өөрсдөө тохиолдсон янз бүрийн сонин хачин томчуудад тохиолдсон үйл явдлуудаа илгээхээ хүсэх юм бол ариун бэлэг @mjlradio.com хаягаар явуулахад л болж байгаа юм шүү. За нэг сонсогч авъя. Эмжэл радио. За. санаа орой Араминдэ үчи минь үчи хэр өнгөрөөж байна? сайн өнгөрч байна. За. За би нэг оюутан байхдаа ингэсэн. Нэг үеигчээс тийм хүнтэйгээ уулзж орж байгаа. Тэгээд нэг ширэн суугаад өрөөд яг хүмүүс уужсэн. Тэгжэтлэр нөгөө хүмүүс жоох хоёлаа юутай ихгүй хамт наалёгээд. За. Тэгээд наалё явахаар яасээсгээд хоёлаа хамт орё гэдэггүй. Тэгээд гадаадад явж байгаа ирсэн. Ирээд нэг сар гарan болцсон. Тэгээд чамаг яг одоо сэдэнгээд. За. За. Чи одоо юу яриад байгаа юм бэ? Аха. Тэгс чи хоёлаа цогноод тэгээд цогноод тэнд нөгөө баарнд ингээд бүжгэж байгаа шүү дээ. Аха. Тэгэхээр баарны доктор баарны нойлын дээр тэгж нэг үдчихсэн. За манай энэ захианы эзэн Дон Жуан шиг л байсан юм шүү, тийм ээ? Тэгээд яг тэнийг бол сонсогоо тий. Аха. Хашир бол өөрөө маш их одоо намайг хүссэн байсан байна. Тэгээд гадаадад байж байхдаа надтай ингэж мессежлээд гэсэн юм. За би тэгжил үзмээр байна гэдэг үү? Тэгээд үзэж олчаа. Тэгээд за тэгвэл тэгээд баяртай гэж гахтаа тэгээд гисэн чинь гүчи байж л та гэж тэгээд байж л та болоогүй штэ гэж юу болчиход танаа доох мэйтэй тэгээ өөр газар ороод тэгээд өөр газар ороод нэг карапе өгчөрөл тэгжсэн чинь дахиад нөгөө чинь тэгээд хоёулахнаа л байсан тэгээд нөгөө хөвчөрөө янзлуулж гэсэн тэгээд өөрөөр чинь цангацсан байсан юм шүү. Тийм шүү. Аха. За тэгээд ямар тач тэр хүсэлтүүдийг хүлээж аваад ингээд бас ёсыг тааллаар болгоод байна гэдэг чинь бас болж штэ. Тэгээд яхаа чатгараа тэл чийсэн гэдэг шиг. Аха. Тэгэд өөрт чинь санаа бод ичээд байна. Үгүй юуд нэг ч хэвдэ би чамайг танихгүй штэ батаа гэхгүй. Аха. За гэхдээ ер нь штэ. Ер нь ингээд яг тэр үедээ ингээд дотн нарцаа ингээд орж ин гэсэн штэ. Тэгтээ хэр төгссөн скол бол тэр өстө үнэхээр ер бусын амар гоё мэдрэмж өгсөн үү? Яг ямар байсан? Төгшүртэйсэн үү? Мэдээж сайхан байсан. Нэгдүгээр хоёрдугаар өөрөө бол уулаасаа төлөвлөгөөтэй тэгээд билүүч юм гэсэн байсан. Хэрвээ дэг бол би бараг зайлаа гэсэн. Йоо, зайлаа ёо. Би чи өөрөө тийм жоохон тийм одоо юу гэдэг бүрэг ичимхий. Мэдээж тэр дотор тэгээд хамгийн гол би тийс анх уулзуулаа тийм юм хизээш тийм төлөвлөгөөлөөсөн л та. Ааха. Би тэгнийж ерөөсө бодоогүй тийм. За тэгээд яг надаас тухайд бол надаас нэг 2 насаар л ах байсан. Игч гэж. Тийм игч.
Өөрөө мэрэ явчих шүү. Сандраад шүү дээ. Ойлгомжтой шүү. Тэр говь далтангууд энийг шалаад Шалаагүй. ингэж байгаа хүн чи байдлыг идэх юм чи яа чи. За уучлаарай. Тийм гэхдээ ямар тач тэр хүнтэйгээ дахиад ер нь учир уруулсан уу? Тэр чигээрээ ингээд нэг юм гой зүйлийг мэдэрчгэр ч юм уу ингээд салмааргүй санагдагдаа ер нь бол нэг animal instinct байдаг шүү дээ тий. Тэгэхээр тэр хүнтэйгээ одоо дахин хэдэн удаа тиймэрхүү газараар зочилсон. Нэг тийм босын маргааш нь тэгээд дахиад хаанаа уулзаарэ тэргээд тэгээд би бол яг тийм нээлттэй юм бас биш учраас тэгээд ерөнхийдөө ингээд байгаа. Ер нь нэг 3-4 сар араа жаахан чиргалцтай. За. Тэгээд ашигла. Тий, ер нь бол олон нийтийн бизнес газар бол нэлээд бас сонирхолтой л байдаг юм байна тийм ээ. Тэгээд тэмцэн нэг бааран ингээд очоо. Тэгээд тэрнээс гарчгаад каракад болцоо. Каракад дотор дахиад тийшээ би ч одоо тэргээс их юм л гэлтэй байсан. За. За тэгээд орж ирээд өөрийнхөө бас сонирхолтой түүхийг хуваалцсанд маш их баярлалаа. Баярлалаа. Гэхдээ энэ бол эрэгтэйч янз бүрийн ингээд болж болно гэх хүний л амьдрал гэж. Гэхдээ нөгөө юу гэдэг илүү нэг юм хэлэхэд бол бэлгэвч тэр хин хэрэгтэй шүү гэж хэлээ да. Халтаа сайн хангаарай л гэж юм тийм ээ. За баярлалаа. Өчиг сайхан өнгөрөөрэй. Баярлалаа. За тийм зөв өстэй үнэхээр зөв юм яриад те зөв одоо зүйлийг урайлаад гарчлаа шүү. Тийм. Гэтэ угаасаа сандран манай одоо өдрийн тутам явдаг одоо 16 эфир те лайвта явдаг эфирийн турш ингээд анх удаа холбогдож орж байгаа хүмүүс угаасаа сандардгийн ялангуяа онцлог өрөөнд орж ирсэн хүн болгоо яа харахгүй цараасаа сандран. За нэг сонсогч аавь. Үчимэнд. Байна үчимэнд. Да. За. Хэр сайхан үчиг өнгөрөөж байна? Сайхан өнгөрөж байна. За өөрийн чинь сонирхолтой өрмөс газрыг сонсъё. За хэвээ зүгээр штэ. Ваа хэрэгэт шүн болгон хийгээдээ. За. Тэгэхээр нь яда би насаараа чамд төлбөргүй үлччихээ. Одоо нэг тийм хараа гэж. Хамаг төлбөр үнэтэй байдаг штэ гэж. Гэтэглээ. За. Яваа нөхөр. Тэгээд хийдийхөө гэж. За жоохон тод ярихгүй бол энийгээ дагаалахаар би юусэн ойлгохгүй байгаад байна. За нөхөртөө шүн алган үнгүү үйлчлээд байдаг. Үнгүү үйлчлээ. За. Тэнийг одоо төлбөртэй авахар үзлээ. Төлбөр одоо. За. Тэгээд төлбөр авахгүй нөхөртөө. Шийд ингэж би аюу тэнийг аюу хамтхан тайв гэж. За төлбөртөө үйлчлэхдээ одоо зөвхөн нэг мэрэгжлийн төвшөнд үйлчнэ үстэй. За тэгээд яах юм бэ? Яа яах вэ? Шийдэж 30 ингэж тийм. За. За тэгээд уучтаа. Тасалчлаа манай. За буцаад ороод ирээ. Намайг чи бүр инээлгээ бас энд чи би бүр хөлс пастага гоож. Гэтэ бас хөөрхөн биш тэг хөвгчлээ юм тийм ээ. Буцаад ороод ирээрээ хөө хинээ. Төлбөртэй ямар газар яаж үйлчилж вэ гэхгүй. Гэтэ наа чи бас амар гоё шипи өгчлөө тийм ээ. За энийг маргааш ялдээ шипи дэр гэдэг. За тийм хийх юм бол нөхөртөө хийх юм бол тэд энийг хийх юм бол яах вэ тэгээд хямдралд оруулаад эрс цэргийн баяр гэдгээд наа чи үнэхээр гоё шипи ороод ирлээ. За тасарчлаа.
Гэхдээ ямар хөөрхөн юм бэ те. Надад л амар хөөрхөн саяны эмэгтэй үнэхээр таалагдлаа. Цаанаасаа нэг инээдтэй л байна л та. За, яасан айлгүй хаагүй зүгээр яриач. Яасан гинэ нөхөртэй төлбөртөө үйлчсэн юм аа да янзна гинэ. Харин тийм ямар ч нэг за би насаараа л чамд үнгөө үйлчлээ. За одоо ингээд юм болгон үнгөө гэж байха болсон. Ингээд нийгэм цаг нийгэм өөр болсон байна. Одоо ингээд өнөөдрөөс төлбөртөө шүү гэд явсан юм шиг байна. Бас хөвгчлээ юм аа. За. Эмжэл радио. Байна. Байна. За үчи минь төрөө. Шиндэ. За хоёлоо өөрийн чинь өвөрмөц дотны харьцаанд орсон газрын талаар сонсъё. За 21 онд ковид бүгд кантин хийсэн байсан шүү дээ. Тийм. Тэр үед уулздаг бүсгүйтэй хоёр талаас машинтайгаа жилүүд газар уулзаад. За. Тэгээд машин дотор юм аягээд гүцэгээ бэж 90-ний дуудлага цагдаа тавьж ирээд. Ааха. Тэгээд хоёлаа цагдаа баригдсан да. Цагдаа баригдсан уу? Тэгээд таачсан. Тэгээ хаачихтаа цагдаатайгаа тэгээд яаж хөрж тахирлаа шүү. За уучлаарай. Гэтэ би бүр төсөөлсөн чи инээдтэй санагдчихлаа. Өдөглөө яг тэгээд хоёлаа хавцаамсаг байж гэрэл тусгаад. Эсвэл машин явахыг өргөжсөн. Хоёр машин дэрчээ зогсоод. Монгол улсын хуулийг зөрчиж идэг шүү. Яг ихтэлсэн шүү дээ. Уулын машины хувьд бол. Ааха. За тэгээд ахта нэг өөлөө иргэний мэдээлэл цагдаад баригдаа. Тэгээд цагдаагаа тохироод салсан. Тэгэхээр өөрийн чинь хувьд болохоор нэг яг тэр нэг тэр газар тэр дотор машин дотор гэхээсээ илүү нөө цаг үеийн айгуу сонирхолтой байж тээ бас тий. Тэгээ та яриг яг ингээд дотны харьцаанд орж байгаа чинь цагдаа хүрдэрсэн юм уу? Тэгсэн тэгэл за байж дуусчихъя гэж. Тэгээд дууссан да. Амар даам тий. Жохон байж гараа 3 минут аа. Яа, даам биш үү? Даам байна. Гэтэ хаяа бас юм даам байвал гоё юм шүү. Гоё штэ. За. амжилттай авах. За баярлалаа. Бас сонирхолтой те. Зүгээр төрийн цагдааг мэн зүгээр 3 минут харуулж байгаа да. Хүлээлгэж байгаад. Бас болж байна. За энэ хүрээд манай өнөөдрийн хинт ч битгий хэлээрээ унтлагын өрөө нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Тэгээд надтай хамт долгионоос солихгүйгээр нэвтрүүлгийн турш хамт ясан бүх сонсогч нартай маш их баярлалаа гэж хэлье. За энэ хүрээд бүх нэвтрүүлэг маань дуусж байгаа учраас би буцаад та бүхэндээ маргаашийн оройн нэвтрүүлгүүдээр эргэн уулзах болно. Тэгээд тэр болтол төрдөө баяртай сайхан амарцгаарай.